Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгчдээ үзэж тавханд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей нэвтрүүлгийнхээ дугаар эхэлж байна. Дөрөвдүгийнхэн тоглолтод бүгдээр анхаарлаа хандуулцгаая. За тоглолтод оролцгоё. За дөрөвдүгийн тоглолтыг тавхан бол маш сайн мэднэ. Тэгээсээ хооронд дөрвөн тог сонгоод тэргүй дөрвөн тог тань энэхүү гурван машины аль нэгэн дээр нь гарч ирдэг гэж та азтан болох юм байгаамаа. За азын дугаарууд маань гарч ирж байна. За магадгүй та 500 үнээр оролцох юм бол 3-р зүгийн хонжрынооцог тань 500 хүн үржүүлэх байгаа. Та хэдэн ч төгөөр оролцож болно гэдгийг дуудах таатай байна. За азын дугаарууд гарч ирсээр байна. За үзэгч та бүхэн машиныхаа дугаарыг юм уу төрсөн оны төрсөн сарыг нийлүүлээд юм өөрийнхөө азын дугаараар хүн үндэсний лотерейн нэвтрүүлгийн дөрөвдүгийн тоглолтод оролцох боломжтой юм шүү. За азын дугаарууд маань гарч ирсээр байна. За одоо дөрөв азын дугаар магадгүй 3 таарчаад та бүхэн дөрөвдүг таар байх гэж суугаа баг. За 3-р зэний хонжуурлыг бид анхаарал хандуулцгаая. Хамгийн ихний тоо 7 гэсэн тоо нь үзэгчтэй. 7 5 9 3 7 5 9 3. За 2-р зэргийн хонжуулийн машин дээр бүгдээр анхаарал хандуулцгаая. 1 2 4 тэг. 1 2 4 тэг. За 1-р зэргийн хонжуур 2000 дахин үржин таны бооцоог 1 5 2 7. 1 5 2 7. 15 27. За өргөжлүүдэд бүгдээрээ 6 дэгийнхэн тоглолтод анхаарал хандуулцгаая. За 6 дэг бол тэгээсийн хооронд та бүхэн азын дугааруудаас сонгох хэрэгтэй байгаа. За тэгвэл зурсан тоонууд тань. За энэхүү органик санаас гараад бүгд авсан дээр гарч ирсээр таны азын дугаар болох юм аа. За тэгээд мөн дарааллын дагуу үгийг та бүхэндээс дуулъя. Миний ихний тоо 1 гэсэн тоо гарч ирлээ үзчихтэй. 1 гэсэн тоо гарч ирлээ. За 2 дахь тоо гарч ирсээр 5500 төгрөгийн азтай болох юм аа. 2 дахь тоо 4 гэсэн тоо байна үзчихтэй. 1 4 гэсэн тоо гарч ирлээ. За өөрөөр 3 дахь тоо гарч ирсээр таны 1500 төгрөг 15000 төгрөг болоо өөрчлөгдөх юм аа. За 3 дахь тоо сонгогдсон гарч ирж байна. За 6 гэсэн тоо байна үзэгчтэй. 6. Ингээд та 15000 төгрөгийн азтай болж байна. За 4 дахь тоо гарч ирсээр та 150,000 төгрөгийн азтай болох юм байгаамаа. За 4 дахь тоо 7-гийн тоо гарч ирлээ үзэгчтэй. 7 14 67 орсон тоо гарч ирсэн байна. За ингээд та 150,000 төгрөгийн азтай болсон бол 5 дахь тоо гарч ирсээр та сая 500,000 төгрөгийн азтай болох юм аа. За 5 дахь тоо 9 гэсэн тоо байна үзэгчтэй. 9-ийн тоо байна. Ингээд та сая 500,000 төгрөгийн азтай болж яг энэ дарааллын дагуу та бүгд азын дугаараа өөрсдөө тодон хараарай. За 6 дахь тоо 50 сая төгрөгийн тоо гарч ирж байна үзэгчтэй. 6 дахь тоо тэг гэсэн тоо байна үзэгчтэй. Тэг гэсэн тоо байна. За битүү тоо гэж монголчууд их бэлэгддэг. 8-ын тоо тэг. За 1 4 6 7 9 тэг гэсэн энэхүү дугаарыг та бүхэн азын дугаараа болгосон бол та 50 сая төгрөгийн азтан болжээ. За 642-ын тоглолтод анхаарал хандуулцгаая. 1-42-ийн хооронд цифруудыг та бүхэнд харуулж байна. За 120 сая төгрөгийн их гарын тоглолт хийж болно. За 642 дээр та бүхэн 1-42-ийн хооронд азын дугаараа сонгоод за тэргүй сонгосон тоонууд нь энэхүү давцан дээр гарч ирэхдээ байрал дараалт нь хаанаач байж болно. Хамгийн ихнийтэй 20 гэсэн тоо байна. Байрал дараалт нь бол энэ дэндээ орсон байж болно. Гагцгүй таны сонгогдсон 6 тоо байвал та 120 сая төгрөгийн азтай болох юм аа. За хамгийн ихний тоо 20 гэсэн тоо гарч ирсэн бол 2 дахь тоо 38 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 38-ын тоо гарч ирсэн байна. За 6-42-ын тоглолт маш амжилттай өгч байна. 3 дахь тоо гарч ирснээр таны азын дугаарын байртай хамаагүй 3 дахь тоо таарцтай бас. За 25 гэсэн тоо байна үзэгчтэй. 20 38 25. Үндэсний лотерейн нэвтрүүлгийн талаар мэдээлэл авах гэсэн та бүхэнд дор гарч руу утас руу ажлын цагаар утастаараа. За мөн хаанаас энэхүү үндэсний лотерейд оролцох вэ гэж та бүхэнд дор байршуудыг бас маш сайн хараарай. 4 дахь тоо 19 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 19. Ингээд та за 20,000 төгрөгийн азтан болж байна. 20 38 25 19. За 5 дахь тоо гарч ирсээр таны 20,000-ыг 900,000 төгрөг болоо өөрчлөх юм аа. 11 гэсэн тоо байна үзэгчтэй. 11 гэсэн тоо байна. За 6 дахь тоо 900,000-ыг шууд 120 сая төгрөг болоо өөрчлөх юм аа. За 6 дахь тоо таараасаа гэж би таны хүмүүсээс залбирая. Таныг азын дүнгэр ивэг өгөх вэ.
За 6 дахь тоо 6-гийн тоо байлаа үзэгчтэй. 20, 38, 25, 19, 11, 6 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд 520 сэдвийн авсан болж байна. За бид нэг бонус тоо гэж нэрлэж байгаа. Бонус тоо маань гарч ирж байна. За тэнгэрэг болтгой бонус тоо маань 39 гэсэн тоо байлаа үзэгчтэй. Магадгүй нэг тоотой зурсан байх юм бол бонус тоогоо оруулаад та 120 сэдвээр очих байсан бол за бонус тоо гэдэг утгаараа та 12 сэдвэрний азтан болох юм аа. За ингээд үндэсний дотор нэвтрүүлэгтэй хамт байсан баярлалаа. Та бүгдийг азийн нэнгэрэг болтгой. Азийг атгандаа. Баярлалаа үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей